За самт соноо хүнүүд үзэхтэй. Тэгэхээр хэдүүлээ уудсан гүн нэлээд жоохон уудчлаа. Шалтгаан нь юу вэ гэхээр зах зээл дээр бид нэр Flutter дотор орсон байна те. Flutter дотор орсон тохиолдолд weekly review хийх ямар ч шалтгаан байгаагүй. Weekly review дээр бид нэр том дүрийг ярьдаг. Том дүргаараа бол бид нэр Flutter дотор орсон байна. Окей. Тийм учраас хамгийн сүүлд бол бид нэр яасан бэ гэхээр энэ review-г бол хийсэн. Зах зээлийн тухай ойлголтыг авах хүсэлтэй хүмүүс байвал энийг бол харж болно. Тэгээ яг хуу хамгийн сүүлд гарч ирсэн энэ арилжаа бол шатар гэдэг энэ зүгээр яг хуу арилжааны тухай тусдаа ингэж бид ярьж байгаа шүү. Системийн хэмжээнд те яаж арилжаа гэдэг зүйл дээр одоо амжилттай трейдер байх вэ гэдэг тухай ярьсан. Яг зах зээлийн яг одоогийн байгаа байдалтай бол холбож яриаг бол окей. Тэгэхээр одоо guys бас нэг чухал хэдүүлэл ярив. Өнөөдөр нэг чухал зүйл ягаад ярих гэдэг. Тэгээ ягаад бид энэ газрын төрөгийг гаргаж ирээд суугаад байгаа юм бэ гэхлээр бид нар одоо те 26 онд 21 100-нд тийм ээ маш сонирхолтой үед амьдарч байна. Энэ сонирхолтой үеийн юутай холбоотой вэ гэхлээр бид нар цаасан мөнгнөөс одоо ингэж хэрэглээд байгаа цаасан мөнгнөөс бид нэр крипто руу шилжиж байгаа үе байгаад байгаа байхгүй. Крипто гэдэг нь одоо заавал нэгэн бүрийнхий бие үсгтэй зүйлүүд байх албагүй байхгүй тийм. Гэхдээ яг хөө ингэж болно. Криптогийн логог та бүгд мэднэ. Бид энэ бол криптогийн лого бол биткойн тийм. Тийм учраас хэдүүл ингэж тэмдэглэж энэ заавал биткойн байх. Тэгэхээр одоо энэ үед бид нар амьдарч байна. За энэ үедээ одоо ингэж бид нар ингэж урдан тийм ашигладаг байсан. За мөнгө ашигладаг байсан тийм. Дээр үед тэгээ бид нэр цаасан мөнгө рүү шилжсэн тийм. Тэр шилжилт юугаар болсон бэ? Хэрэг түүх харах юм бол тэр шилжилт дайнаар болж өнгөрсөн тийм. Дайн болж иж бид тэр шилжилт рүү орсон. За тэгээд Америк улс одоогийн байдлаар номер 1 байгаад байгаа Bretton Woods-ийн систем ихснээс хойш тийм одоо бол ингэ номер 1 байгаа. Тэрний өмнөх юм байсан бэ гэхээр номер 1 бол энэ Европ бол тэр чигээр номер 1 байсан тийм. Тэгэхээр Европоос Америк руу шилжиж байгаа тэр шилжилтийн үе дайны тусламжтайгаар болсон тийм. Тэгсэн. За одоо Америк улс одоо угсаа хадж байгаа. Одоо ингэ энэ дэлхийг тэр чигээр нь өдөрдөг гэсэн бол Америк бол одоо хадаад тийм. Тэрвээ ингээд одоо хэдүүл харах юм бол ингээд газрын төрөл дээр ингээд маш хэмжээний улс орнууд байгаад байгаа шүү дээ. Одоо бараг за 150-аас 200 улс орн байгаад байгаа шүү дээ. Яг би бол яг тоочны бол мэдэхгүй байна. Яг хэдэн улс орн байдаг манай дэлхий дээр. 150-аас 200 хавцаа байгаа тий. Тэнгүүд хараа энэ 200 улсууд чинь ингээд тусдаа ингээд байгаад байгаа байхгүй юу? Тусдаа. Тэнгүүдээ нөлөөнүүд биш тий. Америк жишээлбэл Европ нөлөө үзүүлж чинь, энэ шиг нөлөө үзүүлж чинь, ийш бол нөлөө үзүүлж чинь, ийш ингээд нөлөө үзүүлээд ингээд янз янз гадрууд ингээд нөлөө үзүүлээд байгаа байхгүй юу? За Европ гэх юм бол тий мэдээж ийш нөлөө үзүүлж байгаа, энэ шиг нөлөө үзүүлж байгаа. Тэгээд одоо ийш миш юм нөлөө үзүүлэл ийш миш нөлөө үзүүлэл гэдэг явж байгаа шүү дээ. Яг түүнтэй адилхан хэдүүлээ бас зөндөө ярьж болно те хятадын тухай ярьж болно. Хятад бол Европ руу ч бас нөлөө үзүүлэл ингээл ерөөхдөө амар байгаа байхгүй. Тэнгүүд хараа энэ бүх зүйлүүд одоо ингээд бид дуусч байгаа. Одоо болохоор бид нар юм зүүн төрлийн зүйлүүд шилжиж байгаа юм болоо гэж хараад байгаа байхгүй. Америк улс орн өөрийнхөө гарыг бол татна. Америк улс орн Азиас бол гараа татна. Европ Азиас гараа татна. Энэ одоо өөрийнхөө зөөнийг бол ерөөхдөө бол удирдах эхлэх гээд байгаа байхгүй. Миний харж байгаа бид нар энэ 200 улс орн тийм том зүүн рүү шилжих юм болов гэж хараад байгаа. Тэгэхээр Америк бол ингэж мэдээж тусдаа ингэ байна тийм ээ. Америк бол өөрийнхөө хойд тэр одоо юу гэх юм манай монгол хэлээр ярих юм бол өөрийнхөө хашааг тэгээ өөрийнхөө хашаан дотор байгаа энэ нөхдүүдийг бол жоохон таж авах юм болов гэж би хараад байгаа байхгүй. Одоо энэ газруудыг тийм Америк тусдаа. Европ бол ингэ өөрөө бас асуудлаа шийдэж байгаа. Тэгээ Орос ингэ Европ хоорондоо асуудлаа шийдээд энэ одоо яг ингэ Европ ТV-г тэ өдөртөх юм бэ гэдэг тухай ингэ асуудал шийдэгдэн тийм. Мэдээж энэ гол хавьд бас асуудал шийдэгдэн. За хятад бол угаасаа ингэ өөрийнхөө ингэ зөөнийг бол угаасаа тэмдэглэсэн байгаа. Хятад бол хамгийн ойлгомжтой нь бол хятад байгаа байхгүй. Хажууд нь Монголд хайж гадаг байгаа гэдэг зүйлийг мэдэхгүй байна. Тэгэхээр мэдэхгүй байна. Монгол бол тусгаар тоглосон яг байж чадахгүй би бол сайн мэдэхгүй байна. Манай монгол политикууд энэ тухайн асуудлыг бол шийдэж байгаа баг. Гэхдээ миний хамгийн гол харж байгаа зүйлүүд энэ л байна. Тийм учраас энэ зүйл бол бас л дайны тусламжтайгаар бодох баг. Миний бодлоор та одоо гайхаж магадгүй. Гэхдээ миний бодлоор нэг амар том биш ч гэсэн тактикт цэгэнж байсан хамаагүй. Гэхдээ зөвхөн бөмбөг хэрэглэх юм болов гэж би хараад байгаа шүү дээ. Миний бодлоор. Тэгээ энэ зүйл маань хамгийн түрүүнд хаана болох вэ гэхээр миний бодлоор энэ газар л болох баг. Нэг энэ газар. Энэ газраас манай энэ шилжилтийн үе эхлэх юм болов гэж би хараад байгаа шүү, окей? Энэ тухайд би бас 2 жилийн өмнө ярьжсэн. Би одоо энэ зүйлийг яриад байгаа биш. 2 жилийн өмнө би бол энэ зүйлийг ярьжсэн. Ирээд хойд хоош эргүүлж харах юм бол крипто руу яаж шилжиж орж ирэх вэ гэх 2 жилийн өмнө видеог та судлаараа хараад үзээрэй. Энэ зүйлийн тухай бол бас ярьжсэн тухай 2 жилийн өмнө. Одоо би дахиад энэ зүйлийн тухай ярих хэрэгтэй байна. Яагаад гэхээр зах зээлийн уналтууд ороод эхэлсэн байна. За Венесуэла гэдэг газрыг бол Америк бол татгаад авчлаа. Тэгэхээр энэ маш ойрхон ирсэн гэж хараад байгаа шүү, окей? 26 биш байлаа гэмэл 27 онд бол бараг л болох байх. Тэгэхээр зах зээлийн уналтууд хамгийн гол уналтууд юунаас эхлэх вэ? Хартаа сонсож байгаарай. Энд асуудал ерөөхдөө бол өрнөх баг. Энд асуудал өнснөөс хойш дэлхийн 60% нефт энэ газруудаар дамждаг байхгүй юу? Энэ газруудаар дамждаг. Тэгэхээр энэ газрууд мань хаагдчих баг. Энэ газрууд мань хаагдана. Түүнээс хойш бараа таврын солилцоо 9 мууд нь 9 муудаж эхлснээс хойш дэлхийн маш том
асуудал орно. Тэр чигээрээ те эдийн засгийн маш том асуудал орно. Тэрнээс эхлүүлээд бид нэр дараагийн крипто ертөнцийн рүү шилжилт нэхлэн те. Окей. Эдийн засгийн маш том уналт орж ирнэ. Америк улс орн бол яг гайгүй. Яг тэгэхээр Венесуэлийг атгаад авсан учраас оюутны хомсдолд орохгүй. Европ яг чааг би бол мэдэхгүй байна. Европ Америкийн хоорондох дайнууд амар том учраас Европт бол яг оюут байхыг бол байх байх гэхдээ маш үнэтэй байх байх. Тэгээд дээрээс нь Оростой дайдах учраас Европ бол нэлээд хэцүү байх байх. Оростой байгаа өөрийнхөө нефттэй. Гэхдээ Оросын эдийн засаг бол маш муу байгаа. Тэр энэ хавьд бол нэлээд хэцүү байх байх. Тэгэхээр юу болж байгааг таад ойлгож байна үү те? Хятад бол гайгүй. Хятад бол яг асуудал орж байгаа л доо. Хятад бол яагаад тэгэхээр бараг 40% ойлын юг экспортыг бол эндээс авдаг л да. Энэ хаагдчихна гэдэг чинь Хятад бол бас дотроо бол нэлээд хэцүү байх байх. Австралиас бол яг авдаг, Оросоос бас яг авдаг те. Тэгээ яг наагур жижиг сажиг юм уу авдаг. Гэхдээ Хятад бол гайгүй. Яагаад тэгэхээр ерөнхийдөө бол таад мэдж байгаа бол Хятадын яг энэ Монгол руу ойрхон байгаа энэ газрууд бол те энэ газрууд бол яг бензин төрлийн машинуудыг бол ашигладаг бол Хятадын өмнөх энэ газрууд бол би бол ганц бензин машин бол харж үзээгүй шүү. Ганц бензин машин харж үзээгүй энэ газрууд бол. Хойдолтой жоох идэвхтэй байх бах. Тэгээ урдаа гайгүй. Тэгэхээр ийм юм болох гэдэг найзуудаа ийм юм болох гэдэг байна. Тэгээд хэдүүл одоо яг чарт руу ороод харцгаая те. Чарт руу ороод харцгаая. Ярьжсэн тэр уналтууд болох бах. Хэдүүл хамгийн дор ээж те доллароос эхлүүлээ. Зах зээлийн ревюгууд би доллароос эхлүүлдэг. Илүү доллар орцгоё хаана юм бэ? За энэ чи чартынхаа тэмдэглэлийг бол би хийсэн байгаа шүү guys. Эртхэн шиг хийгээд илтчих гэж бодлоо та эдийн цагийг авмааргүй байна. Тэр доллар те та эдийн өмнө DX индекс байна. ICE дээр арилж чаддаг тикер нь бол official ticker. Энэ ямар нэгэн forex ticker биш. Тэгэхээр хэдүүлээ харах юм бол сарын time frame дээр нэг иймэрхүү тренд явж байгаа. Ингэж байгаа тренд. Тэгээ бид нэр зүүн рүү ороод ирсэн байгаа. Арай л ороогүй байна л та зүүн рүү нэлээд төгсөн байгаа. Тэгээ та хэд мэдж байгаа бол хамгийн түрүүний видеорууд би ярьсан те. Тэр энэ газрыг additional break-ийг дэвчих юм бол окей бид нэр 120 руу гарна. Тэгээ тэрнээс хойш маш том уналт доош орж ийнэ гэж би ихэвчлэн ярьж байсан. Тэгээ хэдүүлээ яг одоо 7 өдрийн time frame-ийг харах юм бол яг миний ярьсны дагуу энэ чи бол break орж ирээгүй те. Би бол хэлсэн энэ газрыг аль эсвэл break хийн, аль эсвэл барина. Энэ газрыг. Тэгээ та хэд харах юм бол энэ дээр барилт үүссэн байна. Энийг бол би stop and action cluster гэж ярьдаг. Stop and action cluster орж ирсний дараа бид эсрэг тал руугаа observe хийгээд цогцолтоор доош ороод ирсэн байгаа гэж байна. Энэ бол ерөнхийдөө доош явж байгаа шинж тэмдэг. Тэгээ бид нар одоо байгаа газрыг харах юм бол тийм миний бодлоор бид нар зүүн рүү орж ирэх байх. Тийм учраас одоо байгаа дүүргийн хэмжээнд бол зүүн рүү орж ирэх маш өндөр болцоод байна. Сарын time frame-ийг таад хар тийм. Сарын time frame-ийг хар профайл татж болно. Энэ бол хангалттай хэмжээний сайхан байна. Шинэ контракт бол нэгдсэн байна. Шинэ контракт нийтэд дэш явж чадаагүй доош унд хийсэн. Одоо яг тестинг левел үлдсэн. Seller талаас бол маш том resistance-ууд байна, тестинг левел байна, зүүн өөр байна, дахиад зүүн байна тийм ээ. Сарын time frame cluster байна. Тийм учраас би бол долларыг дахиад жоохон доош орж ирэх юм болоо гэж харж байгаа. Энэ хавьд жоохон цааш дэше болох байх та. Тэгтээ эцсийн байдлаар доош орж ирэх юм болоо гэж харж байгаа. Тэгээд доош орж ирснээсээ хойш том өсөлтүүд бол орж ирэх байх. Яа тэгэхээр зах зээлийн ерөнхий уналт орж ирэх учраас доллар бол эсрэг тал руу өсөх байх. Окей. За энэ бол нэгдүгээр. Долларын хэмжээнд бол надад нэмж хэлэх юм байхгүй байна. Евро гэдэг зүйлүүд та хэд мэдж байгаа шүү дээ. Евро бол яг эсрэг талын корреляшнтэй байгаа. Миний бодлоор бол евро энэ авирг унах байх. Ингэж унах байх. Окей. Эсрэг талын корреляшнтэй гэдэг утгаар окей. За тэгээд fiat value-ийн тухай яриагаа ингээд дуусгачих. Ингээд юм ойлгомжтой те. Би бол энэ дэр weekly review хийж байгаа болохоор том дүрэг ярьж байгаа болохоос жижиг time frame-ing нааша цаашаа арилжаануудыг бол энэ review дээр бол хийх зорилго надад байх байгаа шүү окей. За тэгээд хэдүүлээ gold руу шилжиж эсвэл oil руу шилжиж те өнөөдрийн хэмжээнд хэдүүлээ oil-ыг ярих юм бол илүү сонирхолтой байх бах. Oil-ийн хэмжээнд бол би өсөлт харж байгаа. Аль дээрээс хойш өсөлт хараад байгаа шүү. Энэ үеэс хойш өсөлт харж ирсэн. Энэ өсөлт бол болоогүй. Хизээ болох боломжтой байсан гэхээр энэ газар дээр болох боломжтой байсан болоогүй доош орж ирсэн. Ерөнхийдөө бол oil-ыг таад мэдж байгаа бол oil дээр бол ийм дээшээ ийм мангар том ингээд wave-тэй байгаа. Энэ wave дагуу нэг бахан жижиг блокнууд байгаа. Тэгээ энэ сарын time frame хэмжээнд шүү заяа. Сарын time frame хэмжээнд хамгийн сүүлийн блокууд энэ байсан. Би энэ газрыг бол тэмдэглэсэн байсан 57.3 тий. 57.3-оор орж ирэх магадлал байгаа шүү гэж би тухайд бол ярьж ирсэн. Хизээ тэгж ярьж ирсэн. Тэгэхээр хавьс энэ газар бол ярьж ирсэн тий. Хамгийн ихтэл эндээс энэ газар энэ хавьд байсан тий 25 он байхад л би хамгийн ихтэл доошоо ойл унах юм бол 57.3 дуу унах байх. Түүнээс цаашууд нэг амар сүртэй унахгүй байхаа гэж би хэлж ирсэн. Гэхдээ энэ дээр ингээд нэг зоолтон байхад бол би бол энийг бол үгүйсэхгүй тий. Үгүйсэхгүй. Тэгээд зоосныхаа дараа дэше явна шууд явна. I don't know тий. Тэр зоолтыг бол би мэдэхгүй тийм сүртэй том ингээд гинтийн хөдөлгөөнүүдийг бол би тэрийг бол хинч угаасаа тооцоолж чадахгүй. Гэхдээ миний энэ газрын зурагтай холбоотойгоор ярих юм бол энэ бол ерөнхийдөө ойлын өсөлт бол орж ирнэ гэж би бодож байна. Ялангуяа Венесуэл руу одоо Exxon тэ
Chevron төрлийн том ойлын компаниуд ороод ирэхээр угаасаа өснө. Тэгэхдээ Оросын ойл бол дандаа дисконтоор зарагддаг байна. Тийм парадокстэй болж байгаа. Оросыг яагаад тэгэхээр хашаад байгаа юм бэ? За тэнгүүд ойл хэмжээнд бол тийм байна guys. Ойлын хэмжээнд бол тийм байна. Анхны баяруудад энд угаасаа харагдаж эхэлсэн тий. Анхны баяруудад энд угаасаа харагдаж эхэлсэн. Дараагийн баярууд бол тий энд бол харагдаж эхэлж байна. Бид нэр ойл доош унжаах үед бид нэр нэлээд том хэмжээний позишн бол энэ жаал тоглолтод байгаа. Тэгвэл бол ингээд ерөнхийдөө бол бэлэн. Гэхдээ заваа юм хийж яагаад өслийг авчирч магадгүй тий. Эхлээд заваа юм хийгээд дараад нь өсөх баг. Тэр бол хамаагүй. Өсөх юм бол энэ бол маш хурд өснө. Ингээд өсөд ороод байна шүү. Анзаа. За ойл тий. За түүний дараа идэвхтэй биткойн тий. Биткойнууд аягүй сонирхолтой байгаа бах та хэдэд. Биткойн уналд орж ирнэ гэж би энэ газар дээр ярьсан тий. Энэ бол сарын таймфрейм та эдийн дэлгэцэн дээр байна. Сарын таймфрейм ямар таймфрейм байгаа вэ гэдэг зүйлийг яг харж байгаа хүмүүс энэ ч байгаа шүү. Окей. 1 month гэсэн байгааз. Тэр сарын таймфрейм дээр энэ үед би бол ярьсан тий. За биткойн доош унах гэж байгаа юм байна, бэлдэж байгаа юм байна. Хамгийн доор аж бол иш зөөн рүү орж ирнэ. Зөөнөөсөө нэлээд удажиж дээшээ явах юм болов аль эсвэл энэ газар руу дахиж тий 60 мянга руу дахиж орж ирээд эндээс үсэх юм болов гэж би бол ярьж ирсэн. Энэ дээр бол нэг удаагүй, удаж чадаагүй энд дэвлд үсэн левлийнхаа манипуляшн хийсэн доош шууд орчихсон тий нэг удсан юм бол энэ бид надад харагдаагүй. Тэгээд одоо бол эндээс бол бид нэр биткойны үслийг бол харж байна. Биткойны хэмжээнд бол нэг хоёр варианттай бол би байгаа шүү, окей. Биткойн энэ бол тайдын дэлгэцэн дээр 1 сарын таймфрейм байгаа. Энд чинь all time high байгаа шүү, окей. Нилээн ингээд хойно ингээд ингэсэн нэг all time high байгаа даа шүү дээ. Тэр мэдэж байгаа юм. Double top нэг all time high байгаа тий. Ерөнхий дүр зургийг бол би тайлд ингээд гаргаад өгч дээ. Нэг иймэрхүү трендтэй байгаа даа шүү. Тэгээд сарын таймфреймийн хэмжээнд ингээд доош ингээд ороод ирлээ. Энэ бол надад болж байгаа тиймэрхүү байна. Тэгэхээр биткойн дээр нэг хоёр болцсон бол байгаа. Айлсууд бид нар энэ ч позишн цуглуулна. Позишн цуглуулсныхаа дараа явна. Окей. Энэ бол тэгтээ нэлээд удаа шүү заяа сарын таймфрейм хэмжээнд. За хоёрдугаар вариант юу вэ гэхээр бид нар явахгүй өсөж чадахгүй дахиад доош орж ирнэ. Дахиад ч доош орж ирнэ. Тэгээ биткойн бол дахиад бараг 20 мянга руу орж ирнэ. 20 мянга руу орж ирээд бүр нэлээд дискаунттай үеэр зарагдаад эхэлснээс хойш энэ ч маш удаан зогсно. Ингээд шорж ирсний дараа энэ ч маш удаан зогсно. Маш удаан зогсон заяа. Бүр ингээд хинч мөнгөгүй болтол заяа. Дэлхийн зах зээл, дэлхийн эдийн засаг бүр ингээд үнэхээр новш болсны дараа хүмүүс зүгээр л өнөө маргааш хоолыг бодож эхэлсний дараа жоохон өсөж байна. Маш удаанаар тэгтээ үснэ. Тэгээд олон жилийн турш те одоо 30 оноос эхлүүлээд ч юм уу 30 оноос эхлүүлээд биткойны өсөлт орж иж магадгүй. Ингэж орж иж магадгүй. Маш удаан өсөлт орж ирэх магадaltaй байгаа шүү. Хоёрын вариант би ихэд харж байгаа. Эхний вариант бол бид нар энэчнээсээ жоохон ингээд тэгээ шууд ингээд яваад тэгээ гүйцэтгэхгүй ингээд явчихна. Энэ бол нэгдүгээр вариант. Хоёрдугаар вариант бол энэ шүү дээ. Энчээ байж байгаа. Тааш явчихгүй. Энэ дээр нэлийн жоохон флатлаад манипуляшн төлөвийн тул хийгээд тэгээ иш орж ирээд нэлийн энчээ удна. Удаж агаад 30 оноос хойш дөнгөж өсөлтөө эхлүүлэх юм болов гэж байгаа. Ихэнх хүмүүс биткойны итгэл биткойн нэг ер нь өсөх магадлал байгаа юм байна гэдэг тэр гэл үнэмшил бүр байхгүй болсны дараа өсөх юм болов гэж байгаа шүү. Энэ бол биткойны хэмжээнд бусад тикерүүд заяа крипто ертөнцийн бусад тикерүүдийг бол би мэдэхгүй байна. Яг тэгэхээр би бол яг крипто талын хүн биш байхгүй юу? Цаана байгаа тэр нэг бусад прожектуудын тухай мэдлэг бол миний хувьд бол нэлээд хомс. Ethereum ерөнхийдөө яаж байгаа? Ethereum чинь цаана бүтэн экосистем байгаа шүү дээ. Биткойн гэдэг зүйл бол яг үүндээ бол хүмүүсийн одоо шинэ одоо крипто ертөнцийн одоо шаардлага бол биелүүлэхгүй байхгүй биткойн өөрөө бол мяа. Биткойн гэдэг зүйл өөрөө болохоор технологи те зүгээр блокчейнийг илэрхийлээд байгаа зүйл байхгүй юу? Тэгээ крипто ертөнцийн тэр чигээр нь авч явж чадахгүй байх юм бодлоо. Биткойноос хамаагүй хүчтэй койнууд бол зөндөө байгаа шүү дээ. Solana, Cardano, Ethereum тэгэл you name it те та нар өөрсдөө эрийг нэрлэж XRP те ихэд бол хэрвээ сонирхолтой байгаа бол би YouTube дээр бас нэг видео хийсэн. Анаа за хэдүүлээ эндээс олж харъя. За энэ үнэтэй CB 2025 оноос 30 он гэж ярьж ирсэн. Энэ харамсалтай 25 оноос явахгүй юм шиг байна. Бараг 30 оноос эхлүүлээд 36 он хүртэл юм шүү. Бараг юм би бол энэ дээр бараг 5 жил хоцорсон байх шиг байна те. 5 жилийн наагур ярьсан юм шиг байна. Гэхдээ энийг харах юм бол энэ дотор криптонууд бол өндөр байх. Миний бодлоор өнд орно. Хэрвээ сонирхож байгааг бол те. Гэхдээ миний бодлоор биткойн чадахгүй байх. Өснө л дөө өснө. Гэхдээ хоёр вариантаар дамжиж өсөх байх. Аль нь вэ гэдгийг бол би мэдэхгүй байна те. Яг тэгэхээр та өөрсдөө бодоод үзтээ өөр ямар вариант байгаа те. Одоо бид тэгээд дайн эхлэх гэж байгаа үед хоёр л вариант байна. Аль эсвэл энэ газараас шууд явна те. Яг тэгэхээр анализын хэмжээнд таад мэдэн шүү дээ. Ингээд орж ирээд ингээд манипуляшн хийлээ явлаа. Хоёрдугаар вариант доош орж ирлээ.
Тэгээ маш удаан дахиад channel үүсгэж дэш явна. Ийм л хоёр вариант байна. Би өөр вариант бол энэ дээрээс харахгүй. Окей, за энэ биткойн хэмжээнд бол тийм байна guys. 7 хоногийн time frame-ыг баг ярих шаардлагатай байна уу үгүй. 7 хоногийн time frame-ыг ярих баг шаардлага байхгүй юм шиг надад харагдаж байна. Яг тэгэхээр энэ бол 7 хоногийн time frame дээр хэзээ шийдэгдэхгүй асуудал байхгүй. Сарын time frame дээр шийдэгдэн. Сарын time frame дээр бол бид нар одоогийн байдлаар шорт байна. Тэ. Яг хөө энэ импульс бол шилжиж эхэлсэн байгаа. Одоо нэг тэ шилжилт хийгээд эхэлсэн байгаа зүйл бол харагдаж байна. Гэхдээ бид нар эндээс хэр сайн шилжээд хэр сайн байр орж ишгүй гэдгийг бол мэдэхгүй байгаа байхгүй. Яг өнөөдөр бид нар энэ ревю хийж байгаа тохиолдолд бид нар бол энэ зүйлийг мэдэхгүй байна. 7 хоногийн дараа би дахиад ревю хий. 7 хоногийн дараа энэ дээр manipulation хийгдсэн бэ үгүй гэдэг зүйлийг бид нар хараад тэгээ ядаж энэ 7 хоногийн time frame хэмжээнд хэвтүүлээ хараад тэгээд ямар нэг юм яриа. Ерөнхийдөө бол энэ 2 сарын дуустал биткойн дээр бол нэг тодорхой хэмжээний зүйлүүд хийх амар хэцүү байна. Single manipulation орж магадгүй байхгүй. Сарын time frame хаагдлаа гэх юм бол энэ яваад байгаа энэ кластер хэдүүлээ харъя. Single-аар хаагдчих юм бол окей. Тэгвэл бид бас нэг жоохон ярих юмтай болж байгаа гэсэн үг. Тэрнээс наагур болохоор бид нар одоогийн байдлаар баярын зүүнд байгаа. Баярын зүүнд байгаа учраас энэ дээр бол тэ лонг харуул илүү тохиромжтой байх. Одоо энэ газрыг харах юм уу тэ. Хамгийн сүүлд байсан энэ блокны хэлхүүдийг бид нар авсан. Одоо энэ дардаа 7 хоногийн time frame дээр ийм левелүүд үүссэн байна. Энэ левелүүдийн хооронд та зүгээр ярилж байгаа хийдэг хүмүүс үү те. Зүгээр day trade swing ярьж байгаа хийдэг хүмүүс байвал энэ хооронд угаасаа ярилж мөнгө хий заяа. Энэ дээр бол ямар ч асуудал байхгүй. Жижиг 4 цаг 1 цаг дээр бол зөндөл ярилж хийх юмнууд байгаа. Тэгээд том зургийг хідүүл ярих юм бол үнэхээр сарын time frame-ыг авч ярилцахгүй өөр ямар ч боломж байхгүй. Окей. За долларыг ярьчлаа, ойлыг ярьчлаа, биткойныг ярьчлаа. Өөр юу ярих вэ? За тэгэхээр голдыг хідүүлээ ярилцгаая. Голдон дээр сонирхолтой юм юу байгаа вэ гэхээр миний бодлоор бол энэ амар үнэтэй болсон байна. Энэ өсөлт. Яагаад ингэж байгаа вэ гэхээр яг мэдээж те одоо нэлээд ойрцсон байгаа дайныг бодвол маш их хэмжээний улс орнууд, маш их хэмжээний том банкуд мэдээж голд руу татдаг байхгүй. Тэгвэл яг одоо Bollinger Band-ыг чартан дээр нэмээд харах юм бол энэ бол угаасаа та харж байгаа бол те дэндүү болсон байгаа байхгүй. Дэндүү одоо хитрхи үнэтэй рүү орсон байгаа байхгүй. Тийм учраас энэ зүйлийг харах юм бол одоо short squeeze зүйлийг бодчих юм бол гэж харж байгаа. Short squeeze гэдэг нь яг шахуулж байгаа buy тал руу шахуулж байгаа seller тал руу ингэ squeeze авах юм бол гэж би хараад байна. Окей. Тэгээд хамгийн ихтэй бол яг мэдээж энэ зүйл минь хаашаа орж боломжтой вэ гэхээр хамгийн тэг мэдл бол баг 3600 орчих баг. Би доор ажил энэ 3600 руу squeeze авах юм бол гэж хараад байгаа. Гэхдээ энэ бол маш хурц хөдөлгөөн байх болно. Айгууд ямар нэгэн тийм мэдээм төр болох баг. Гэхдээ тэр болох хүртэл бид нар энэ хавьдааны жоохон squeeze хийх баг шүү. Тэгээ ийм ч юм уу эсвэл одоо зүгээр чи ийм ч юм уу мэдэхгүй. Энэ бол тайдын дэлгэцэн дээр 7 хоногийн time frame байна. Энэ бол сарын time frame шүү дээ. Тэгэхээр squeeze болох баг. Squeeze орж ирэхдээ энэ level гэж дээ 3902 гэдэг level байгаа. Энэний доор орж ирэх баг гэж байгаад байгаа шүү. Тэгээ тийм хурц хөдөлгөөн орж ирнэ. Одоо хэрвээ харах юм бол таблоудын time frame гаргаж харах юм бол нэг иймэрхүү төрлийн энэ бол одоо баг хэдэн хувийн уналт вэ те 20% уналт 20% уналт ерөөсөл 2 өдрийн дотор шүү. Иймэрхүү төрлийн болох байх. Одоо зах зээлийн зан чанарыг мэддэг бол те голдын зан чанарыг мэддэг хүмүүс байвал миний юу тухай ярьж байгааг таад ойлгож байна. 20% уналт 2 өдрийн дотор. Тийм болохоор энэ зүйлд бэлэн байж байгаа энэний хойноос бол зүгтд бол хэрэггүй тийм том хөдөлгөөнүүдийн хойноос зүгтд бол амжихгүй байх. Тэр хүртэл нэгэн цаг бол өнгөрнө. Миний бодлоор short squeeze болох байх. Энэ зүйл чинь баг эхэлсэн байгааз. Одоо энэ ийм хөдөлгөөний юм болов. Энэ хай маяг жоохон аваад те унж магадгүй ариас 5400 хавцаанаас унж магадгүй. Тэгэхээр энэ зүйлийг бол хараарай заяагаас. Өөрөлдөө бол бусад төрлийн арилжаануудыг бол хэвдүүлээд мэдчихэж байгаа шүү дээ. Баярын зөөнөөс баяр хийгээд сэлэрхал зөөнөөс сэлэг хийгээд шинэ үүсэж байгаа баяр сэлэрхал зөөнөөс жижиг фреймдэр арилжаа хийгээд бүрэн болцоод байгаа те. Арилжаачин хүн гэдэг зүйл бол те арилжаачин хүн гэдэг зүйл бол маш амархан шүү дээ. Ууг нь энэ дээр юм том time frame-ийг хэдүүлээ одоо бол ярьж байгаа. Яг жинхэнэ арилжаатай бол энэ бол нэг амар холбоотой зүйл гэдэг биш байхгүй. Та swing trader биш л бол day trader бол энэ бол ерөнхийдөө нэг маа хэдүүлээ одоо gold өрөөрөө харах юм бол арилжаа гэдэг зүйл ерөөсөө ийм л байгаа байхгүй. Нэг харьцан дөрөвдөө арилжаа авлаа бол энэ цагийн чарт нэр $3,000 карманд хийдэг болоо юу хэрэгтэй юм бэ? Одоо хэдүүлээ profit руу хараад хараад энэ миний хувийн хийсэн арилжаа зүйлүүд би одоо арилжаа хийгээд эхэлсэн байгаа. Миний хувийн хийсэн арилжаа. Энэ дээр ингээд сага мөнгө хийлээ тэ. Энэ бол ийм байхгүй. Жижиг time frame-ийн асуудал ийм байгаа шүү дээ. Одоо ингээд тэ scalp хийсэн байлаа гэхэд нэг харьцан 15 таа арилжаа. Та өөрөөсөө бодоод үзлээ. Нэг харьцан 15 таа арилжаа. Энийг харах юм бол
Энэ юу юм? 5 минутын time frame. Миний оролт хаана байсан? 1 минутын time frame-ийн оролтон дээр байсан. 1 минут дээр би ярьж хийж байгаа гэж бодлоо. Тэгэхэд нэг хайцсан 15-тай ярьж байгаа. Би $100 жишээлбэл $100 эзэнд оруулсан байсан бол би $1500 авч байгаа. Би бол мэдээж $100 эзэнд оруулах. Миний ярьж байгаа бол ойролцоогоор $1000 рисктэй бол би байдаг. Би одоо зарим трейдерүүдийг тавд мэдж байгаа шүү дээ. 25 лотоо шууд арилжаанд ордог. Том мөнгөийг хийдэг болсон хүмүүсүүд мэдж байгаа. Би бол тэгэхээр тийм том дотоороо арилжаа хийх дурггүй. Би бол ингээд сайхан жижиг ингээд хийгээд яваад хад надад кайфтай байдаг. Зарим хүмүүс нэг арилжаан дээр $20,000 риск аваад $100,000 хийдэг. Би бол тэр хэмжээнд хүрээгүй. Би бол яг $1,000 рискэд ороод $15,000 хийх хэмжээний юм тийм их юмнуудыг бол хийчих. Гэхдээ энэ бол ерөөсөө арилжаа юм л аахгүй. Том time frame-ийг хэвтүүлээ бол ярилцаад ирэхгүй. Яг зүгээр сонирхлын үүднээс би weekly review хийгээд явдаг. Та хэд сонирхохын тулд те golden дээр тийм юм болох гэдэг шүү л гэж ярьж байгаа шүү. Окей. Бусдаар бол энэ жижиг time frame дээр та ямар ч асуудал үүднүүд арилжаа хийх юмдөө боломжгүй байна. 5 минутыг аваад 1 минутыг аваад эндүү сайн боломжтой. Өдөрт баг 2 3 4 арилжаа те нэг хийхдээ хийж бодчих. Nasdaq дээр 2 3 4 арилжаа хийгээд яваад хад ямар ч асуудал байхгүй. Тэгэл нөгөөний хэдэн валютуудыг аваад үзэл та 20 30 гаруй валютууд аваад байгаа шүү дээ. Аль нь дээр ч хамаагүй хийгээд байна. Хамгийн гол нь арилжааныхаа системийг та мэдэх хэрэгтэй байхгүй. Миний энэ яриад байгаа зүйл чинь болохоор систем шүү дээ. Би системийн үүднээс зах зээл хийх тохиолдолд гэдэм аа гэдэг ихэд ярьж байгаа. Тэгээ та хэд мэдж байгаа шүү дээ. Манай YouTube дээр хийж байгаа ревюнууд ямар өндөр хувийн төвтэй байдаг вэ? Тэр том time frame дээр ингэж ярьж байгаа хүм жижиг time frame дээр ямар ч асуудал хийгдэг. Энийг ингээд та энэ төвөрийг харал. Энийг л яг л бидний яриад байгаа сарын time frame чинь 7 өдрийн time frame төсөөлтөө. Энэ дээр бол яг л адилхан хөдөлгөөн хийнэ гэж бодлоо guys. Амар амархан. Энэ тэгэхэд нэг цагийн чарт шүү. Нэг цагийн чартыг 7 өдрийн time frame-ээр аваад үз. 5 минутын чартыг өдрийн time frame-ээр төсөөлөд үз. Тэгээд 1 минутын чартыг 1 цаг гэж төсөөлөд үз. 15 секундыг 1 минутын чартыг аваад үзэлтэй. Ингээд задлаад харах юм бол энэ дотор ч дүндээ арилжаа байгаа байхгүй юу? 1 харьцан 3-тай 4-тэй 5-тай 1 харьцан 15-тай арилжаанууд. Тэгэхээр арилжаа гэдэг зүйлийн тухай ярих юм бол хэдүүл юм жижиг time frame ярьсан хамгийн түрүү. Хэдүүлээ swing ч юм уу те ерөнхий зах зээлтэй ерөнхий дэлхий байгаа зах зээлийг ярих байгаа бол хэдүүлээ энэ өдрийн time frame-уудыг сарын time frame-уудыг 7 өдрийн time frame-уудыг ярьсан зүгээр. Тэр golden дээр би тийм бодолтой байгаа шүү үгүй. Nasdaq дээр бол бас л ойлгомжтой. Nasdaq дээр бол бидний яасан сарын time frame-ыг гаргаж ирээ. Сарын time frame дээр би шийдэж гараад ирсэн байгаа. Энэ чинь бол нэлээд flat-лнаа. Тэгээ одоо энэ Nasdaq-уудыг те Nasdaq-уудыг S&P-үүдийг аваад яваад байгаа тэр том компаниуд шүү дээ. Ерөнхийдөө 5 компани байгаа шүү дээ. Тэр 5 компаниудын тухай нэг дурдах шаардлага байхгүй гэж бодож байна. Та бидний мэдж байгаа шүү дээ. Nvidia-гаас эхлүүлээд энэ бүх индексийг дэшин түлхээд яваад байгаа том компаниудыг мэдж байгаа. Энэ компаниуд чинь одоогийн байдлаар маш хэмжээний хөрөнгө оруулалт бол хийсэн байгаа. Хаашаа хийсэн бэ гэхээр AI руу хөрөнгө оруулалт хийсэн байгаа. AI яг одоогийн байдлаар яг жинхэнэ зах зээл дээр жинхэнэ бидний амьдрал дээр маш хэмжээний алдагдлыг авчирч байгаа. AI руу маш хэмжээний хөрөнгө оруулалт ороод байгаа мөртлөө яг одоогийн байдлаар AI-аас алдагдал гарч ирдэг. Яг одоогийн байдлаар. Яг тэгэхээр AI одоохондоо амар сул байна. Яг одоогийн бид бүгдийн ашиглаж байгаа компьютерууд жоохон сул байна. Жоохон квант төрлийн компьютерууд руу орж ирж AI ч болно. Яг одоогийн бидний ашиглаж байгаа энгийн PC-нүүд дээр энгийн серверүүд бол тэ жоохон сул байна. Тийм учраас миний бодлоор одоо энэ бол бас нэг тийм том онолд орж ирэх шалтгаануудын нэг юм болох байх. .com crash гэдэг зүйлийг таад санаж байна уу? Бидний түүхний тийм болж ирсэн тий 2000-аад онд. 2000-аад онд бидний яг одоо мэдж байгаа одоо вебсайтын тий вебсайтуудын интернет тухайд дөнгөж үсэж эхэлж ирсэн. Тэгээд маш хэмжээний одоо хөрөнгө оруулалт орсон .com уу. Тэгээд тухайн үед бол шууд бол ашигуд авчирч чадаагүй тий. Тэгэхээр энийг бол нэг .com bubble гэж яриад байгаа bubble тий. Bubble. Тэгээд түүний дараа bubble гэдэг нь тодорхойлогдсны дараа баахан дардлууд яваад байгаа мөрчлөө ашиг алдагдлаа байгаа гэдэг утгаараа bubble нь болохоор дэлбэрээд тэгээд crash болж ирсэн тий. Түүнд адилхан манай AI яг хөө тэгээд түүний дараа бол яг ингээд хөгжлүүд ингээд орж ирсэн л дээ. Одоогийн бидний ашиглаж байгаа интернет угаасаа .com-ийн crash-ийн дараа бүтсэн юм л. Тэгэхээр би одоогийн байдлаар одоо AI-г бол тэгж харж байгаа. AI бас л одоогийн байдлаар .com crash болсонтай адилхан одоо bubble болж байгаа. Тэгээд маш хэмжээний хөрөнгө оруулалт ортон байгаа мөртлөө ашиг байхгүй байна. Дээрээс нь технологи нь жоохон дутуу байна. Тэгээд бидний ашиглаж байгаа компьютерүүд дээр тэгэл одоо серверүүд байсан чинь том серверүүд байсан хамаагүй
чадахгүй байхгүй одоохондоо. Тэгэхээр бид нэр арай жоохон квант төрлийн технологи одооний гараад эхэлсэн байгаа шүү дээ. Квантын шинэ процессорууд те компьютер процессорууд орж ирсэн байгаа. Тэднэр дээр ажиллах AI бол шал өөрөөр ажиллана. Тийм учраас guys харамсалтай тийм харамсалтай нэг юм юм шүү. Тийм учраас .com-ийн crash дээр бол мэдээж индексүүд бол унах баг. Тэгээ индекс унаа гэдэг зүйл тохиол зүйлийн тохиол би бол ярьж ирсэн. Яаж унах вэ гэдгийг бол би бол бас мэдэхгүй байна. Энийх үндэ бол бас жоохон байх бах. Миний бодлоор нэг жоохон дэш түлхэж магадгүй. Одоо энэ шинээр гарч ирсэн байгаа all time high шүү дээ 26.4 бөгөөд. Энэ 26.4 бол орж ирэх юм болов гэж хараад байгаа шүү заа. Ямар ч нэг хай бол хийх баг. Тэгээд бусад зүйл нь юунаас хамаарах вэ гэхээр энэ хавьдаа бол бид нэг юу явж чадахгүй, нэлээд зогсно. Энэ хавьдаа бол зогсно. Тэгээ хамгийн гол уналт нь хизээ болох вэ гэхээр мэдээж том медиануудаас эхлүүлээд том уналтууд орж ирнэ. Тэр хүртэл бол Nasdaq, S&P төрлийн индексүүд бол ерөнхийдөө байран дээр зогсох. Том таймфреймийн хэмжээнд шүү заа. Том таймфреймийн хэмжээнд байран дээр зогсох баг. Та тэрвээ анзаарах юм бол сарын таймфреймийн хэмжээнд бид нар доторх левелд ороод ирсэн байгаа хараарай. Тестинг левел, доторх левел, анхны селлер доторх левел те. Селлинг тестинг левел гээд сарын таймфрейм өөрөө дэше доош болцсон, флатн турчихсан байгаа байхгүй. Энэ юу шилж байгаа сарын таймфрейм тэр чигээр флатн, 7 өдрийн таймфрейм бол хөдлөн, өдрийн таймфрейм бол хөдлөн. Гэдгийг хэлээд байгаа байхгүй. Тийм учраас трейдеруудын хэмжээнд энэ бол асуудал биш. Яг л миний ярьжсэний дагуу энэ ч бол сайхан мөнгө хийгээд бол бүрэн болцоод байгаа. Тэр энэ дээр бол нэг санаа зов бүх найзуудаа зах зээлд хөдлөн, хөдөлгөөнүүд хөдлөн, жижиг таймфреймүүд хөдлөн, өдрийн таймфрейм хөдлөн, 7 өдрийн таймфрейм хөдлөн. Энэ хөдөлгөөнүүд дээр бүгдэн дээр мөнгө хийж болно. Энэ бол ерөөсөө асуудал биш. Ороод ирцгээрээ манай Discord руу ороод ирцгээрээ манай сургалтанд сураарай. Та эдийг ямар ч анхан шатных байсан хамаагүй мэргэжлийн төвшөнд бол хүргээд өгнө. Ямар ч зах зээл дээр нэг харьцан 7-той, 5-тай, 4-тэй, 3-тай арилжаануудыг ямар ч лсэн авдаг болно. Энийг бол заагаад өгнө. За манай сурагчдыг та хэд гэж байгаа бол манай сурагчид бол өөрийнхөө үр дүнгууд үзүүлээд явж байгаа. Энэ бол та хэдийн баталгаа байгаа шүү. Тэгээ ямар нэгэн community, ямар нэгэн сургалтыг сонирхож байгаа бол хамгийн түрүүнд сурагчдыг юм те. Сурагчд нь ихтэй хэр сайн явж байгаа гэдгийг харж байгаарай. Яагаад тэгэхээр ямар ч ярилцааг бол fake бодоод community үүсгэн байгуулагч ч юм уу тэр тухайн сургалтыг байгуулсан ямар ч ярилцааг өөрийнхөө байдлаар fake болгоод харуулж болно. Тийм болохоор хамгийн түрүүнд сурагчдыг нь хараад явуулж авчуул их бүрэн сурагч нь чадж байгаагүй нөө. Манай сурагчдууд үлдэнгөө хөдөлгөөд явж байгаа. 2022 онд ч профит хийдэг байсан. 2025 онд хийж гин 26 онд ч байсан хамаагүй. Профит бол хийгээд явж байгаа. Тийм болохоор Bitcoin манайхан бол ингээд үүд хаадаг бол нээлттэй сургалтыг үнсэн бол маш хямдхан байгаа $500 та хэд маш их хэмжээний мэдээллийг бол авж байгаа. $500 тусламжтайгаар та хэд дараад нь сургалтаа төгссөний дараа өдрийн $500 олох боломжтой мэдээллийг бол авч байгаа. Манайхнаас бол ингээд энэ зүйлийг бол бараг л үнгүй шахуу заагаад өгчдөг. Хамгийн гол нь бас энэ хүн болгонтой тулж ажилладаг гэдэг зүйлийг та санаарай. Одоо ингээд 11 дүрслэлийг харах юм бол хүн болгоны гэрийн даалгаврыг юу байгаа гэдэг зүйлийг хар хүн болгондоо тулж ажилладаг те. Ингээд би ингээд гэрийн даалгавар хийлээ, гэрийн даалгавар дээр нь шууд хариу өгдөө. Гэрийн даалгавар хийлээ, шууд хариу өгдөө. Ингээд иймэрхүү төрлийн хүн болгондоо тулж ажиллаж байгаа энэ зүйл бол ерөөдөө манай сургалтын давуу тал байгаа даа те. Зүгээр май видео үз гэдэг биш. Бид нэр тухайн үнийг нас наваа иргэлийн төвшөлт хүргэж өгдөг. Тэнгүүрээ олдог. Мэдээж манай арга барил бол маш хүчтэй. Volume trade гэдэг зүйлийг бол дотор агуулсан. Тэгээд тэрүүгээр бол бусад арга барилуудаар одоо арай давуу талтай яг тэр win rate бол сайн байдаг. Win rate тань гэж байгаа бол 40% бинтэй байдаг. 40% нь break evenтэй. Тэгээ 20% нь stop lossтэй байдаг. Тэгэхээр депозит бол заавал өсдөг, манай сурагчдын депозит бол заавал өсдөг. Тэгээд та харах юм бол 5-р дөрвийн жишээр харах юм бол хүмүүс янз янз арай хийж байгаа тийм. Тухайн үед бол өөргөө арга барилыг судалж байгаа тийм. Одоо сургалтанд суугаад дөнгөж арга барилаа судлаад хэрэгжүүлж явж байгаа хүмүүс заримдаа бол энэ хөтөлбөрийн асуудал бол ордог гэхдээ эцсийн байдлаар арга барилын утга учирыг олсны дараа бол ингээд явж байсан депозитыг бол өсгдөг тийм ээ. Тэгээд та харах юм бол ийм сайхан өсөлт бол авчирдаг. Тийм болохоор мэргэжлийн трейдер болох хүсэлтэй хүмүүс маань байвал манад ороод бид нар бол та ядыг дагуулад аваад явчихна. Зүгээр ч нэг хоосон яриа биш нь бол жинхэнэ үйлдэлүүдтэй. Үнэхээр бид нар зааж өгдөг. Зааж өгөхийн төлөө зааж өгдөг. Зүгээр нэг юм маркетинг биш тийм ээ. Хэрвээ та мэдж байгаа бол манай community бол нэг тийм алдартай бол биш тийм Монголд. Тэрүүгээр бас тэр нь баг сайн ч юм уу нэг талаасаа. Тийм учраас welcome guys. Манай сургалтын дараагийн бүртгэл бол 3-4 сард бол нэгдэнэ. Тэр мэдээллийг авах сонирхолтой хүмүүс маань байвал манай Sleepy Mongolia
руу сайт руу ороод CB Mongolia сайт руу ороод хэлийг нээгээд тэгээд дотроос нь те өөрийнхөө мэдээллийг авч болно шүү. Окей. За ингээд амжилт хүсье та бүгдээ. Дараагийн ревю хүртэл түр баяртай. Ямарсан дараагийн 7 хоногт хэдүүлээ уулзъя гэж би бодож байна. Ягаад тэгэхээр биткойны 7 хоног дээр сонирхолтой юм болчих магадгүй. Цаашаа хэвлэл таашаалж шүү. Тэр тийг нь хэдүүлээ харъя. Тэгээд дараагийн ревю хүртэл баяртай.